Сайн байцгаана уу? За, өнөөдөр Монгол Ардын хувьсгалт нам дээр нэр дэвшигчийг тодруулах асуудал явагдаж олонхын саналаар Босоо гэдэг Ганбаатарыг дэмжсэн тухай дууллаа. За, миний би Монгол Ардын хувьсгалт намд улсын их хурлын гишүүн суудал авчирсан хүний хувьд бол эхнээсээ дуустал өөрийнхөө байр суурийг бол илэрхийлж ирсэн. Олон хэвлэл мэдээллийн байгууллагаас одоо та энэ нэр дэвшигчийг дэмжиж гин үү, дэмжих ёстой юу гэсэн асуудал ярьж байна. За, өцөгдөр оройны хүртэл би бол Ганбаатар руу залгаад энэ хүнийг Монгол Ардын хувьсгалт намаас дэвших үү гэдэг асуудал ярьж ирсэн. Өнөөдөр бас миний хувьд намын бага чуулган дээр ороод өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн ба. Би бол Монгол Ардын хувьсгалт нам миний ээжийн, аавын, өвөөгийн намаас өнөөдөр Монголын төрийг барих, зангарахтай хуулийг ясчлан биелүүлэх тийм нэр цэвэр хүн дэвшээсэй гэж би хүсэж байсан. Мэдээж Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч Намрын их баярыг одоо дэвшүүлээгүй үйлдэлийг бол би буруу гэж бодож байгаа. Миний хувьд өнөөдөр хүн намын нэр дэвшигч баг чуулганд хэвлэхдээ цаг 30 минутын өмнө танаа намын ерөнхий найрын бичгийн дарга Эрдэнэ Жамын миний зүрхэнд хүртэл үг хэлсэн учраас би өдөө хүртэл дэвшихгүй гэж яагаад сая дэвшихээр боллоо гэж ярьсан. Энэ зүйлдээ би санал нийлэхгүй. Монгол улсын үндсэн хуулийн дээр хэдийгээр Монгол Ардын хувьсгалт нам нь суудал үхий учраас тодорхой 45 наснд хүрсэн хэн нэгний нэр дэвшүүлэх ёстой гэдэг боловч зүгээр нам дээр ирээд цаг 30 минутын дотор сэтгэлийн хөдлөлөөр нэр дэвшээ гэж хэлсэн хүнийг дэмжинэ гэсэн ойлголт байхгүй. Өөрөөр хэлэх юм бол намын харьяаллын хувьд бол Монгол Ардын хувьсгалт намынх үгүй маа гэхэд нам бус гэдгээ албан ёсоор баталгаажуулсан байх ёстой гэж би ойлгож байгаа. Хоёрдугаарт нь Монгол Ардын хувьсгалт намын зүгээс өнөөдөр боловсролын талаас бол бид нар бас академич, доктор, профессор Содуу Сөрөнгийн Наран гэрэл гэдэг хүнийг би хувьдаа бол оруулж ирж байсан. Яагаад энийг оруулж ирсэн бэ гэх юм бол Содуу Сөрөнгийн Наран гэрэл гэдэг хүн бол улсын ерөнхий прокурорд байсан. Монгол улсын ерөнхий прокурорын газар олон жил ажилласан, гавьяат хуульч. Дээрээс нь гавьяат хуульч байхаасаа гадна дээрээс нь бол бас улсын их хурлын гишүүн байсан гэдэг утгаараа бол нэлээд өндөр одоо түвшний улс төрч гэж би ойлгодог. Тэгэхээр энэ хэмжээгээр ер нь төрийн зангаргыг бодвол нэгдүгээр тавих хэрэгтэй. Тэгэхээр хууль зүйн утгаараа бол өнөөдөр дээд боловсралтай эсгэх. За, магадгүй дээд боловсралтай гэдэг нь ойлгомжтой байлаа ч гэсэн өөрөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр миний хувьд бол гадаадд сурж исэн эсгээ бол тийм ээ худлаа тавьж исэн үнэ. Би мөнгөгүй байсан учраас сурж ил байсан болохоос биш би дипломтой байсан гэж худлаа хэлсэн гэж ярьсан. Ийм байдалтай хүнийг өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгчид дэвшүүлэх нь бол би буруу гэж бодож байгаа. Тэгэхээр би хувь хүнийхээ хувьд бол өөрийнхөө олгогдсон байр суурийнхаа дагуу бол энийг тууштай эсэргүүцэх болно. Монгол Ардын хувьсгалт намаас Сайнхүүгийн Ганбаатар гэдэг хүнийг дэвшүүлэхийг би хууль зүйн утгаараач боломжгүй гэж харж байна. Үндсэн хуулийн хувьд ч боломжгүй гэж харж байна. Дээрээс нь улсын их хурлын суудал бүхий гишүүний хувьд өөрийнхөө албан баланкаар энэ нэр дэвшигчийг дэмжихгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэе. Яагаад би яг одоо энийг хэлж байгаа вэ гэхээр өнөөдөр цаг 21 цаг болж байна. Одоо 4 цагийн дараа гэхэд магадгүй 3 цагийн дараа гэсэн үг л дээ. Нэр дэвшигчийг эцэслэн бүртгэх сүүлийн хугацаа болно. Тэгэхээр энэ хугацаанд магадгүй сонгуулийн хороо, хэвлэл мэдээллийн хэрэгсэл бусад одоо юу гэдгийг хүмүүс магадгүй гишүүний хувьд та ямар байр суурьтай байгаа гэж байгаа бол
миний хувьд бол дэмжихгүй байр суурьтай байгаа гэдэг хариуцлагатайгаар хэлж байна. Маргааш би албан бичгээ сонгуулийн хороонд өгнө. Намайг улс төрийн томоохон тэр дундаа бас ямар нэгэн одоо хөдөлгөөн хийх хадуу хуйлахад намаасаа гарах тийм нөхцөл байдал руу одоо Монгол Ардын хувьсгалд намайг удирдах байгаа одоогийн удирдлагууд битгий хүргээсэй гэж би бол хичээнгүйлэн хүсэж байна. Яагтвэл Монгол Ардын хувьсгалт нам болвол 114 мянган дэмжигчтэй. Өнөөдөр энэ дэмжигчид маань өнөөдөр харж байгаа. Би 70 жилийн түүхтэй одоо бүтээн байгуулалт хийж 90 жилийн түүхтэй намын нэрийг цаашаа үргэлжлүүлэн авч явж байгаа хүмүүсийн хувьд өнөөдөр бас нэг тийм зангараг уламжил гэж байх ёстой болохоос улс төрчдийн зохион байгуулсан бөмбөгөнд бид нар орж тэрний талд орж явах ёсгүй. Өнөөдөр сонгуульд шудраг байх ёстой, ялах ёстой. Тэр дундаа өнөөдөр бид нар цэвэр ялтыг авах ёстой. Түүнээс иш 10 тэрбумын мөнгийг босгож чадах хэн нэгэн нэр дэвшээд эсвэл одоо юу гэдгийг албан тушааллын төлөөл сонгуульд орохыг бол би зөвшөөрөхгүй. Ийм л зүйл хэлмээр байна. Баярлалаа.